Сайн байцгаана уу? Манай подкаст энэ удаагийн дугаараар сургууль болоод олон жил болсон хэдий ч одоо хүртэл хэрхэн шийдэгдээгүй нарийн ширийн учир нь олдоогүй байгаа нэгэн нууцлаг хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Лео Крофтер нь 1999 оны 8 сарын 14-нд Англи улсад мэндэлжээ. Тэрээр 2019 оны 2 сарын 15-ны өглөө Майлтон Кейнес дэх гэрээсээ ажил руугаа явна гэд гарсан боловч ахиж хизээч гэртээ ирсэнгүй. Түүнийг орой ажлаасаа тараад гэртээ ирэхгүй байсан болохоор түүний эцэг их санаа зовн ажлын газар руу залах нь Лиаг өглөө ажилдаа очсон талаар тодруулахад дарга нь Лиаг өглөөний 9 цагийн ээлжиндээ ирээгүй гэдгийг нь хэлжээ. Үүнийг сонссон эцэг эх нь тэр даруй цагдаад сургаггүй алга болсон гэж тэмдэглүүлсэн юм. Лиа сургаггүй алга болох үедээ дөнгөж 19 настай байжээ. Тэр бүл ойр дотных нь түүнийг уран зохиол дуртай, итгэлтэй, хайр цацруулсан мөн дуу цүйтэй төрлийн хүн гэж тодорхойлсон байдаг. Лиа таквондогоор олон улсын тэмцээнд оролцож байсан ч аав нь түүний хүн зүгээр ч одоод байдаг төрлийн хүн биш гэж хэлсэн. Түүний эцэг эх болох Жон болон Клэр Крофтер охиндоо юу тохиолдсныг мэдэхгүй байгаа нь сэтгэлийг нь маш ихээр зовоож байгаа талаар хэлжээ. Охиныг сургуу алга болсон талаар мэдээлэл хүлээн авсан даруйда Теймс хөндийн цагдаа нар Лиаг цагаан арьстай 1.57 см өндөр туранхай биетэй мөрнөөс доогуур хүрэн өнгийн үстэй заримдаа нүдний шил зүгдэг гэж тодорхойлсон хуудас айлуудаар тарааж эхэлсэн байна. Лиа Крофтерийн эцэг эх нь түүнийг хамгийн сүүлд 2 сарын 14-ний 22 цагт Quanto Crescent дэх гэрт нь харсан талаараа хэлсэн байдаг. Тэр оройноо Лиа эцэг эхтэй өглөө эрт найзуудтайгаа уулзахаар явах талаараа хэлсэн байдаг хэдий ч цагдаа нарын шалгалтаар найзуудтайгаа уулзахаар яваагүй нь тогтоогдсон. Мөн өглөөний 8:30 үед Лиа охины утас унтарсан бөгөөд үүнээс хойш ахиж утас нь хизээч асаагүй талаар цагдаа нар мэдэгдэж байжээ. Лиаг өглөө гэрээсээ гарсан даруйда хаашаа явсан, хэнтэй уулзсан талаар нь цагдаа нар одоо болтол тогтоож чадаагүй улмаас эдгээр нь нууц хийвэрээ л байна. 2 сарын 15-ны өглөө хар болтоо, хар нарийнхан джинсэн өмд, хар Converse Kate болон Stuart by Taekwondo гэсэн логотой саарл үүдэнтэй цамц өмсөн Лиагийн Майлтон Кейнст байрлах ажлынхаа зүг алхаж яваад дүрсэн CCTV-д үлдсэн байсан нь түүний амьд байсан сүүлийн дүрс болон үлдсэн юм. Тухайн үед Английн мэдээний сувгуудаар охины алга болсон талаар мэдээлэл гарч энэ хэрэг олонний анхааралд ороод байсан болохоор олон нийтийн шахалтад орсон цагдаа нар мөрдлийн явцыг хурцсахын тулд Лиа охины сүүлд гарсан камерын бичлэгийг нийтэд дэлгэж олон нийтээс тусламж гуйж эхлэв. 2 сарын 19-нд Теймс хөндийн цагдаа нар мэдээлэл цуглуулахын тулд өргөн хүрээний нэгжлэг хийж 4,000 гаруй айлаар орсон хэдий ч мэдээлэл болцохоор зүйл олдоогүй байна. 2019 оны 4 сард 3 хүн Фарцан нурын ойролцоог 9:30-аас 11 цаг 15 минут орчмын үед камерын харах өнцгөөс хагас милийн зайд уцаар ярьж байхдаа орилж ууралж уйлж байгаа Лиатай адилхан хүн харсан талаараа цагдаад мэдэгдсэний дараагаар Теймс хөндийн цагдаа нар Фарцан нуранд нэгжлэг хийсэн хэдий ч мөн адил юу ч олж чадсангүй. Тухайн үед бол цагдаа нар охиныг хайгал хайлаа, эндээс мэдээлэл цуглуулах оролдлого дасралтгүй хийж байсан боловч ямар нэгэн мэдээлэл олцохоор юм уу нотлох баримт олцохоор охиныг хаана байгаа талаар тиймэрхүү мэдээлэл олцохоор зүйлсийг бол олж чадахгүй л байсан. Ингэж явсаар хагаад 10 сард нэгэн үл таних хүнээс Лиагийн өмсөж явсантай төстэй хувцастай хүн харсан талаар цагдаа нарт мэдэгдснээр тухайн мэдээллийг хүлээн авсан цагдаа нар бол Water Eden дэх Blue Lagoon орон нутгийн байгалийн нөөц газар хайлт хийж үзсэн ч бас л тэр нь тус болсонгүй. 2020 оны 2 сард хэрэгтэй холбоотой байж болох 20 гаруй мэдээлэл цагдаагийн байгууллага хүлээн авсан хэдий ч аль нь ч яг таг нотлох баримт болж чадхаар зүйлс байгаагүй. За ингээд охин алга болоо жил хагас орчим болсны дараа охины ар гэр болон тухайн орон нутгийн хүмүүс цагдаа нарын удаан ажиллаж өдий болтол юу ч олохгүй байгаад нь маш ихээр бухимдаж эхэлж байгаа юм. Охины ар гэрийн шахалттай нүүр тулсан цагдаа нар 2020 оны 8 сард охины талаар мэдээлэл өгсөн хүнд 10,000 фунт стерлингийн шагнал санал болгож эхэлсэн. Цаг хугацаа явсаар л охин олдохгүй байсаар л цагдаа нар энэ хооронд 1200 гаруй цагийн хяналтын камерын бичлэгийг үзэн охины сүүлд харагдсан газрын ойролцоо мөрдлөг хийж байсан ч ямар ч нотлох баримт тэр байтугай охины ядад цогцож олдохгүй. Мөрдлөг нэг явсандаа мухардах тийшээ хандсан гэхэд болно. Лиа охин алга болоод 2 жил 1 сар өнгөрсөний дараа 2021 оны 3 сард цагдаа шагналын мөнгийг 2 дахин нэмэгдүүлж 20,000 фунт стерлинг болголоо. Ингэж явсаар 2022 оны 10 сарын 10-ны өдөр
үл таних нэгэн дугаараас Milton Keynes-ийн Lockspur Drive-д байрлах мэгэн байшинд охин байж болцсошгүй талаар цагдаагийн газарт дуудлага ирэв. Энэ мэдээллийг авсан даруйдаа цагдаа нар яаралтай хөдөлж тус байшинд нэгжлэг хийхэд тус байшингийн дээврийн хөндийгөөс Лиягийн үүргэвч болон эд зүйлс мөн үл таних нэгэн хүний зохицос олжээ. Цагдаа нарыг байшинд орох төдийд л дисхийн аргагүй муухай илжирч муудсан өмхийн үнэр үнэртэж байсан байгаа. Тэр олдсон хүний зохицос бол удаад өмхийрсний улмаас муудаж хүн танигдахын аргагүй болсон байсны улмаас шүүх эмнэлгээс түүний хинбэ гэдгийг таних тулд шүднийхэн ДНК-г шалгаж тус зохицос Лия Кравчерих болохыг тогтоожээ. Энэ мэдээг сонссон охины эцэг их хэргийн газарт дараа нь тэмдэглэл болон цэцэг үлдээсэн байдаг. Энэ тэмдэглэлтэй бидний хамгийн их айж байсан айдас биелэлээ олчихлоо. Бид түрхэн зурлал хол байхаар болчихлоо. Бид чамайгаа маш их санаж байна. Чи байхгүй ирээдүй маш бүрхэг харагдаж байгаа боловч бид инээмсэглийг чинь хизээч мартахгүй. Бид чиний тухай үүр дурсан санаж байх болно гэж бичиж үлдээжээ. Охиныг хайх ажилд олон зуун офицер ажилтнууд ажилласан. Офицерууд түүнийг олоход туслахаар 1200 гаруй цагийн турш CCTV болон мэргэжлийн иргэлийн баг, морьт хэсэг, цагдаагийн нохой, тэнгисийн анги, үндэсний цагдаагийн агаарын албуудыг дайчлан ажиллуулжээ. Үүнээс хойш бол цагдаа нар тэр байшингийн эзнийг тодруулах ажилдаа ханцуу шаналан орцгоосон гэж хэлж болно. Цагдаа нар эзнийг нь тодруулахын тулд 2 ч удаа айлаас айлд орсон боловч тус болоогүй болохоор ухаалаг хуудас тэр хавийн айлуудаар тарааж үлдээж явсан. Үүнээс удалгүй тус байшингийн эзэн гадаадад байгааг олж тогтоож түүнээс уцаар тодруулга авахад эзэн нь би байшиндаа засвар хийлгэхээр Максвелл нэртэй залууг саяхан ажилд авсан. Түүнд л манай байшингийн дэлгүүр байгаа да. Өөр хинч наад гэр чинь байхгүй байгаа гэсэн юм ярьжээ. Тус эдлэнгийн эзэмшигчийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж үзэхэд Максвелл гихч этгээд нь эмэгтэйчүүд хүүхдэд бэлгийн хүчирхийлэлд үйлдсэн хэрэгээр 1998 онд ял идэлж байсан нөхөр болж таардаг. Максвелл нь 2018 оны 11 сард Ньюпорт Паннилд нэгэн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэлд үйлдсэн хэрэгээр цагдаа нараас зугтаж байсан этгээд байсан. Мөн албаныхан түүнийг зугтаж явах үедээ цагдаа нараас нуугдахын тулд их хэмжээний жин хасаж сахал ургуулan гадаа төрхөө өөрчилсөн гэж үзсэн. Түүгээр зогсохгүй Максвелл хуурамч нэр ашиглаж өөрийн машин болон гар утсаа ашиглахаа болсон байж. 2002-оос 2018 оны хооронд Максвелл гихч этгээд нь Milton Keynes-д эмэгтэй хүнийг хүчирхийлсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орсон, 16-аас доош насны охинд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгүүдээр тус буруутгагдаж байсан тухайн Milton Keynes-д бол зартай гэмт хэрэгтэн байсан учраас цагдаа нарын түүнийг сэжиглэх болсон шалтгаан улам бүрэн батлагдсан. За үүнээс хойш бол цагдаа нар Максвелл гэх этгээдийг мөрдөж үг үйлдэл бүрийг хянахаар Максвеллийн байршлыг тогтоох ажиллагаанд бол ханцуу шаналлаа орцгоосон. Үүнээс хойш Максвелл бол цагдаа нарыг өөрийг нь мөрдөж байгаа гэдгийг мэдэж эхлээд цагдаа нараас нуугдаж зүгтаж байх явцдаа түүний гэрээс хитгэн гудамжны зайд байрлах жижиг дугуй байшинд өөрийгөө дүүжлэн амиа игүүтгсэн байсныг нь цагдаа нар олж тогтоосон байдаг. Цагдаа нар түүнийг амиа хорлсон талаар тэмдэглэл үлдээсэн байсан гэж мэдгдсэн ч түүндээ яг юу бичсэн талаар нь олон нийтэд зарлаагүй бөгөөд тус тэмдэглэлт нь Лиягийн хэрэгтэй холбоотой ямар нэг зүйл байгаа эсэх нь эргэлзээтэй хിവэрэл үлдсэн. Охины оршуулга болох үед олон хүн гашуудлын цувааны дагуу зогссон байв. Лияг дурсан санах үүднээс зарц хаадын сүм олон нийтэд үйл таалгаа нээв. Охины оршуулах ёслол Crown Hill крематориумд болсон юм. Охины адлахын хэргийн шүүн тогтоох ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа бөгөөд магадгүй гол сэжигтэн Максвелл амьд цэрүүн байсан бол бидэнд их зүйл тодорхой болох байлаа гэж хэргийг хариуцсан мөрдөн байцаагч нь хэлсэн. Одоо энэ оны 6 дугаар сарын 24 болон 25-нд шүүх хурлан болох бөгөөд энэ хурлаар охины хэргийн үнэн мөн тодорхой болох байх гэж шинжээчид таамаглаж байгаа юм байна. Цагдаа нар Максвелл болон Лия хоёрын хооронд ямар холбоо байсан мөн Максвелл Лияг яагаад алах болсон талаар одоо болтол тогтоож чадаагүй ба охины үхлийн шалтгааныг ч тодорхойлж чадаагүй. Тухайн үедээ бол цагдаа нарт маш их тус болж байсан. Өөрийн дүү болох Лияга өдөр шөнөгүй хайж байсан. Охины төрсөн ах 24 настай Hayden Croucher дүүгийнхээ үхлийн учрыг ч тайлж чадалгүй эмнэлэгт өвчнөр өөд болсон харамсалтай хэрэг мөн болсон. Энэ гэр бүлийн цэцэгнээс хүртэл нууж хайрлсан. Хоёр сайхан цэл залуухан үрсээ гайтай нэгэн алуурчнаас олж алдсан эвгэнэл түүхийн юм. Тэдний уй гашууг юутайч зүрлэшгүй гэлээ. За одоо ингээд энэ хэрэг бол маш нууцлаг,
одоо хүртэл шийдэгдээгүй хэргийн нарийн ширээ юмнууд нь нууц хэвээрээ үлдсэн ийм нэгэн хачирхалтай хэрэг болон үлдсэн байгаа юм. Энэ хэргийг таамагласан маш олон таамаглалууд байдаг. Гэхдээ би тэр хүмүүсийн таамаглалуудыг ярихгүйгээр өөрийнхөө нэг 3 таамаглалын талаар та бүхэнд хэлж өгье. Нэгдүгээр таамаглалын хувьд гэвэл охиныг ажилдаа явах замд Максвелл тэр хаваар явж тааран охиныг ямар нэг худал үгээр хэлж хууран машиндаа суулгаж улмаар амийг нь хөнөөсөн байж болцсошгүй. Хоёр дахь таамаглал гэвэл өмнө 3 гэрчийн мэдүүлж байсан Фарцэн нуурын ойр орчим эмэгтэй хүн уцаар хүнтэй яриад уурлаад уйлж байсан гэж ярилцж байсан шүү дээ хэдүүлээ. Тэр үед уцаар ярьж хэрэлдэж байсан Максвелл байсан байж болох юм. Тэд ямар нэг байдлаар өмнө бие биенээ таньдаг байж байгаад уцаар хэрэлцсэний дараа маш их түнд нь уурлсан Лия Максвеллийн гэрт очиж улмаар хэрэгтэн ямар нэг шалтгаанаар охиныг засвар хийж байсан байранда амийг нь хөнөөсөн байж бас болж байна. Гурав дахь таамаглал гэвэл алга болохоос өмнө охин аав ээжтэй өглөө найзуудтайгаа уулзсан гэж ярьж байсан да. Тэр уулзах гэж байсан хүн нь Максвелл байж байгаад охинд хар тамхи өгөө тунан хитрээд нас барахтан сандарсан Максвелл зохицыг нь нуух гэж оролдож байсан ч тэр өөрөө хэрэгт холбогдоод зүхтаж байсан болохоор айрсандаа охиныг байшинд нь үлдээгээд зүхтаасан ч байж болох юм. Та бүхэн ч гэсэн өөрсдийн таамаглалыг комент хэсэгт нээлттэй үлдээгээрэй. Манай энэ удаагийн дугаартай хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Энэ дугаар танд таалагдсан бол лайк, subscribe дарж манай сувгийг дэмжээрэй гэж хүсье. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.